Мөслөгийн эрлеп. Мөс бол эрозийн процессын гол хүч юм. Одоогоор хуурай газрын гадаргын 10%-ийг мөслөг эзэлж байна. Бүрхүүл болон уулын мөслөг мөсний хайлсан усны үйл ажиллагаар үүснэ. Гадаргын хэлбэрийг мөсөн идэвхүй, буржгар хад, хонин чулуу, твшин хөндий, кар гэх мэт мөсөн хуримтлалын морионы тал, морионы толгод, мөсний усны буюу плюглициал гэгчлэн ангилдаг. Мөсөн гол гулсаж уруудан голдрол болон хажуугаа идэж үрж уулын чулуулгийг бутлахыг мөсөн идэвхүй буюу экразаци гэж нэрлэдэг. Мөсөн идэвхүйн явц нь мөсөн голын хурд ба мөсний зузаанаас хамаарна. Мөсөөр мөлбөрлөгдсөн талс чулуулгийн овон товон бүхий эрлеп нь буржгар хад ба хонин чулуу юм. Хунх ба цирк. Уулын оройн хэсэгт цасны хилээс дээш орших игц хадан хажуу хавтгай ёроолтой гүн хонхрыг хунх гэдэг. Хунх нь цас болон хүйтний өгөрсөл мөсөн голын ажиллагаагаар үүсдэг. Зэрэгцээ орших хунхууд нийлж томорвол тэр нь их хунх буюу цирк болно. Твшин хөндий. Энэ нь хөндий мөсөн голын идэх үйл ажиллагаагаар үүссэн гүнзгий асар өргөн твш хэлбэрийн хөндий юм. Энэ хөндийн ёроол нь их өргөн хавтгай. Морионоор хүчгдэх ба голын хөндийг бодвол арай шулуун. Хажуу доод хэсэг нь нэлээн мүлгэр байдалтай байдаг. Кам. Эртний мөслөгт автаж байсан нутгийн талуудад бүрэлдэн тогтдог эрс хажуу хавтгай орой бүхий эрлепийн 100 хэлбэрийн дов толгодыг кам гэж нэрлэдэг. Заандар буюу саараг. Мөс тархсан талбайтай залган орших элсэн довцгийн уудам талуудыг заандар гинэ. Ооз буюу гүвээ. Мөсөн голын хайлсан усны үйл ажиллагаагаар үүссэн хавтгай оройтой 30-45 хэмээн налуу хажуутай хэдэн 10 км урт гүвээнүүдийг ооз гинэ.